За ийхээсэн буюу ийхийсэн. За төрсөн өдөр нь бол 2001 оны 10 сарын 15-нд төрсөн байх нэ. За 23 настай. Төрсөн газар нь ким бол Өмнөд Солонгосын Уй Ванси. За зинхэнэ нэр нь ийхийсэн. Үндэс гарал нь Өмнөд Солонгос. Англи нэр нь Эван. Хоч нь Бамби, Дэонг. Өндөр нь 183 см. Жин 64 кг. Цусны бүлэг нь A. Орд нь Libra. Хятад орд нь Могой. MBTI нь ким бол ISTP. Хувийн фэн нэр нь Aces. Илэрхийлэх эможи нь буг. Instagram одоогоор байхгүй. За тэгэхээр одоо фактууд руу орцгоё. За тэр өөрөөсөө 2 насны зэрэгтэй нэг ахтай. Сурж байсан сургууль нь бол Гуангнам ахлах сургууль. Хийснийг өвөө нэрлсэн. За Хэсүнгийн нэрний Хи гэдэг нь эзэн хаан, Сөн гэдэг нь амжилтанд хүрэх гэсэн утгатай. Түүний хятад нэр нь бол Ли Цэнг буюу амжилтанд хүрэх эзэн хаан гэсэн утгатай байх нэ. Тэр TXT-гийн гишүүтэй хамт бэлтгэгдэж байсан. Тэр энэ хайпны 5 дахь гишүүнээр зарлагдсан. Түүний айдол нь түүний аав нь. Тэрээр нийл ягаан өнгөнд дуртай. Тэр хавар болон өвлийн уйлрал дуртай. Түүний дуртай дуу гэх юм бол Yeri Beck-ийн Night Flight юм. Тэр сакс тоглох дуртай. Мөн компьютер тоглоом тоглох дуртай. Мөн одоо нохой болон мууран дуртай. Тэр өөрийгөө одоо 3 үгээр илэрхийлэх гэвэл бүтээлч, хурдан тасан зохицох, өсөлт гэх үгнүүдийг сонгоно. Тэр 6 наснасаа дуучин болно гэж мөрөддөг байсан. За түүний ideal type-ийн тухай одоо ярьцгаая. За түүний ideal type нь гэх юм бол хөгжим дуртай, түүнийг дэмждэг, халуухан, хоол сайн хийдэг, түүнээс намхан, баг зэрэг төвтгшөө, их нилуун, түүнээс алдаггүй, урт үстэй, амьтанд хайртай, сагсан бөмбөг тоглодог гэж яг ингээд хэлжсэн юм байна. За би энийг бол ер нь яг ингээд Pretty Indians гэдэг яг ингээд Facebook аккаунтаас яг яаж исэн одоо харсан учраас битээ дээрээ. За ингээд ер нь бол яг ингээд миний яг ингээд амар их юм болно гэж бодсоохгүй амар бараг 2 3 хуудас юм болсон яг энэ бүгдийг ингээд тэмдэглэж бичиж авахад тэгсэн чинь бүр амар бага юм болчихлоо. Яг жавганы хайг бодох юм бол би амар хурдан яриад явсан байхаа. Би ер нь бол ингээд яг ингээд Google-ээс яг хамгийн яг хүмүүс сонирхолтой байх гэж бодсон фактуудаа л яг ингээд бичсэн учраас ер нь бол амар бага болсон биш магадгүй. За яг дараагийн гишүүнээр бол яг ингээд нас идрээрээ явж байгаа учраас би ер нь дараагийн гишүүнээр зээг ярина. За ингээд түр баяртай хүслэн байлаа.